Одоо болохоор нөө үзэх тийм харилцаатай болчиход байна шүү дээ. Үзэх харилцаа. Хамаг мэдээлэл үзэхээр явж байна. Уншихгүй хадж байгаа л тийм. Уншижсэн хүн чинь төсөөлт юм шүү дээ. Орон зохиолын ном шаад одоо үер гэдэг ч юм уу те одоо элс цас ч юм уу зүрхний эхлэнг ч юм уу ингээд би одоо хөөхд сурагч байхдаа уншиж байхдаа тэн дээр харж байгаа юм үйл явдлаар нь хөөгөөд уншаал дүрслээд уншиж байгаа байхгүй тэр хангаа базар гэдэг тороол хариуг бол ташуураа барайл зодтолтой байлдаал ингээл яваал тэр данжаадын тэр одоо пүүс хүмүүсийг тоноол монол мормолтой таквал төмөр дундор таквал ингээл яваал тэр чинь бид нар ном уншичаа төсөөлж байсан байхгүй юу өөрөөр хэлбэл төсөөллөөрөө энд зурглаад ингээд явхаар бидний хийсвэрлэн сэтгэдэг төсөөлдөг ур чадвар тэрийг дагаад хөгжиж ирсэн. Тэрийг дагаад ном уншижээс учраас тэрийг дагаад бидний үгийн сан баяжж ирсэн. Одоо тэгээд тэр энэ утсан дээр юу байгаа вэ гэж бодхолоод ингээд чамбалмаар байгаа байхгүй. Чамбалмаар байгаа. Тэгтэл энэ үе ингээд үздэг үе яваад ирлээ. Үзээд мэдээлэл авдаг үе яваад ирлээ. Тэгвэл одоо бид нэр тэр үзэж байгаа юмн дээр нь тэр Монгол өв соёл, Монгол хэл яруу тансаг зүйлс юмгаа сонсгоогаар нь дамжуулж, үзэж байгаа юмар нь дамжуул, сонирхож байгаа юмар нь дамжуулж яаж өгөх вэ гэдэг юмыг л бид нар олж сургалтын байгууллагын хувьд цэцэрлэгийн одоо энэ шат шатны сургалтын байгууллагын хувьд тэр сургалтын технологи юм арга барил гэдэг юм одоо шинжилж өөрчилж ижил